Сайн байцгаана уу? Нэг хөөрхөн мандаг гэж асуужсэн өглөөнийхөө цайны талаар бичлэгээ оруулж өгөөч гэд. Тэгээ би юуны түрүүнд ингээд самраа дэвтээгээд овёс чайур самруудаа хийгээд усан тэгээд дэвтээчдэг байгаа. Бүх өөрөөр самар жоохон куркума одоо хүчин хэлбэг байгаа болохоор жоохон куркумаас хийгээд байгаа. Тэгээл ерөнхийдөө өөрт байгаа ямар жимс вэ? Тэрийг ашиглаад өгдөөд миксердээд овёстой миксердээд гурлаа уучхад айгу уяг тэгээд өглөө хөлтүүдийг тэрийгээ дэнийгээ идгээд авахгүй амар байдаг. Өнөөдөр би болохоор юм жоохон цагаангаа банан цитрон эдрийг хийхээр бэлтжлээ. Тэгэл ерөнхийдөө тэр миксерддэг юм гэд манай хоёр нэрлдэг байхгүй. Энийг хийх өдрөө юу байна? Тэрийгээ нийлүүлээл устай миксердэл алаа жоохон устай. Эхлээд нь устайгаа нөгөө самрыгаа ингээд дэвтээчдэг. Тэгэхээр жоохон юм гоё дэвтэрчдэг. Тэгээ дараа нь жимсүүдээ игээд тэгэл ингээд миксердэл уучдаг. Айгуу гоё өглөө уяг амттай хурдан уугаал хурдан болцдог болохоор айгуу амар тэгээд тижээлэг бүх авах хөстэй өдрийнхөө авах хөстэй тижээлээ авчдаг. Ямар өглөөний цай ууж байгаа минь аахан? Миксерддэг юм. Миксерддэг юм аа. Талж чинь амтны ямар вэ? Юу хийсэн юм шиг байна чинь? Жамсад үстэй. Жимс Чи бараг талын нууцсан. Ямар жимс вэ? банан Ээж нь өнөөдөр зөндөө өөр олон жимс. гүжэлцэн Тэгээд зарим өглөө ингээ овёс бяцлагаад бас ингээ жимсүүдээ идчихдэг байгаа. Спагетти идэх болж байгаа тийм. Болно за. Тэгэхээр Часаа асгацсан. Үгүй болно. Тэгэхээр жоохон За. Оргил спагетти хийж сурж байгаа. Өнөөдөр бүгдийг нь бэлтцсэн сурсан мó. Ингээл хэд дээр арай л жоохон байна да. За. боломжтой. Өөрөө их юм. Ээж нь маска марцсан. Зарим нэг газар орч чадахгүй. Манай хоёр өөртөө яваал өөртөө авцсан. Зарим өдөр нь ийм халуун 3 сарын 30-нд ийм халуун байсан чинь 4 сарын 5 гэсэн чинь цас ороод бороо ороод нэг өдөртөө юу болов? Цас эхлээд цас ороод дараа нь мөндөр ороод дараа нь нар гараад ойрын тойрд үзээгүй ойрын жил үзэгдээгүй үйлрэл боллоо. Энэ жил гадаа нь мөндөр айгуу том мөндөр орж байгаа. Энэ дугуйн зогсоол нэр айгуу хөрхэн санагдсан. Хаасаагүй байдаг. Хаанаас ч хамаагүй энэ байгаа газраас нь аваад унжаагаал ийм газар нь хаасаагүй юм лээ авч тавьчихна. Цаад баашнаас айгуу сонин цаадлага нь байш харагдаад байгаа. Сонин садан санагдадсан. Айгуу мөндөр орсон. Өслөн мөндөр төвч. Одоо ингээд бүр айгуу ширүүн болон том. Лэмтгаар яг гадуур явж таарад цаасч ороод борооч ороод дөнгөж цай цаас орчихсон чи одоо ингээ мөндөр ороод тэг жоон байжаад нар гарна. Өдөрстэй айгуу сэн өдрөөсөн 4 сарын 5 ойр мэдгүй ер нь 4 сард ингээ цаас орж байгааг анх удаагаар бараг харж байна. Одоо мөндөр орж байна. Цаас мөндөр ороод. Тэгээ гоё дулаахан гоё өдрөөсөн.
хоёр цуг явж хараад агаан гэртээ. Нэг гой том ундраарсан. Энэ дуу нэг гой санагдаад тийм аа. Би унж үзээгүй л байгаа. Яванда дараа нэг унж үзний. Өөрөө дуу талхаа нэг хин түрээсний дуу унах боломж олдохгүй л юм. Яг энийг гэхдээ нэг зарим үед нэг алхаж явж явах үедээ ядраад эсвэл унаа тэрэггүй болсон юм үед ингээ унаа авчихаар юм бэлээ. Гой том өндрөөрс. Одоо цас ахаад хоёрыг трамбанаас бусан чинь айгүй цас орсон. Нэг өндөр ороод нэг цас ороод айгүй. Гурван бас нэг өглөөний цай панкейк хөрмөн анжинтай, самартай, уяастай дандаа ирүүлсэн аюу орсон панкейк хийсэн. Айгуу гоё болдог. Энэ болохоор нөгөө чавар, цитрон, зүгийн балтай улсан үедээ хаяа ингээд уучаар айгуу гоё уяг байдаг. За манай хоёр гэрээ ингээл хийх юмнуудаа гэлцүүлж хийж өгдөгтэй бурхан шүү. Нэг нэгээрээ нэг нь томроо, нэг нь галтгоо гэл онцлогны өрөө гэл хуваагаал цэвэрлж өгдөгтэй. Тэгэл цэвэрлээл буулгах нь амархан юм да. Тэгээ одоо өөртөө цэвэрдэг болсон болохоор бас амар байна уу. Тэгэл охин галтгоогоо аягнуудыг залал аяга угаагчинда. Тавтахын орой кино үзэхдээ ингээл жимсээ бэлдээл суугаал кино үзэж өгдөө. За нэгэн амралтын өдөр гурлаа юулаа утсан. Усны эрэг дээр аюу бодлоохон гоё өдөр байсан. Энэ хөө яаж аа? Энэ Гүнзгий. шууд энд гүнзгий юм уу? Мэдк тийм хаа. Iki bir tane niye sidi? Danke. Oh, danke. Чиний өстө зурагч юм биш дээ. Кекис. Манайд одоо энэ нөгөө нэг корона зүгээр болохоор ингээ гоё энэ мэн дээр суул гоё юм блэ. Үзэх харах газар бас зөндөө их юм блэ. Гоё юм. Дараа би нэг энэ хотод танилцуулж гоё бичлэг оруулнаа. Гоё газар зөндөө байд юм блэ. Нэг сургалтаас сурсан хоол маань айгуу гоё юм сэртэй. За бас нэг ажилтаа болсон. Энтэг хүүхэнд дасгал зааж өгч байгаа. Эзний булчинлаг болгоно дасгал зааж өгөөч гэсэн миний надад сормос айлгдаг нэг үйлчлүүлэгч хүүхнээдээ очиад дасгал зааж өгдөг болсон байгаа. Ажилдаа одоо дулаан орсон ингээл гоё дугуйтгаа явж өгдөг болсон доо. Тэгээд зам нь юм сайхан болохоор амар дугуйтгаа тавихад бол асуудалгүй. Тэгэл замдаа гоё хөгжмөө сонсоол эргэн тойрны ажиглал явж өгдөө.
Нэр би нөгөө нэг дуунж явахдаа нөгөө утсаа зүгээр нөгөө нэг одоо утас суйрлуулагчдаар суйрлуулчаад тэгээд ингээд бичлэг хийж явдсан шүү. Тэгэхгүй бичлэг хийгээ уцаа бариад дуунж явнаггүй л аюул бас асал аваар гаргаад буу юм болох хэлэхгүй бурхан минь. За ингээд ажилд явах гэрлүүгээ харах замд бахан еврейчүүд байна, трамвай байна. Дуун зам нэг гоё яастай яг ингээл улаан тэгээд замнаасаа хажуудалт болохоор аюу гоё хийдэг. Тэгэл утсаа ингээд нөгөө камерын насаачаал бичлэг хийгээл явж өгдөг ахгүй юу. За тэгээ гэртээ очиод сайн нөгөө кекний зураг мэн буруу газар орчид. Үргэлж хүүхдүүдтэйгээ бас нөгөө эрүүл хаал гэл нэг тийхгүй. Хүүхдүүдийнхаа дуртай амттайхан кек, панкейк гэдрийг хийж өгдөг. Тэгээд манай хоёрд бол итгэх нь чухал биш. Тэгээ нөгөө чимэглэх нь л айгүй сонирхолтой гоё идэг. Тэгэл хийгээл чимэглүүлээл өвөл ал нөгөө нэг шинэ жилийн юу гэлээ баянагцсан тийм нөр бичэн шиг боо хийж шинэ жилийн үеэр бичэн шиг боо хийж чимгэлдэг. Тэгээд одоо 100 муу ингээл хөрхөн панкейк хийн. За цааны хайхдаг чи өгдөглээ ямар кек гэдгэлээ хийгээл тэгээд хөрхөн өөрсдөр нь чимэглүүлээл тэгэл айл болохоос нөгөө нэг гоё жим сүнсээр чимэглүүлээд тэрхүү чихэрлэг юм идэж байгаа болохоор бас жимстэй хэдүүл арай бас эрүүл мэндэд нь гайгүй юм болов гэж боддог. За ингээ гэрийнхаа замдаа орж ин да. Манай гэрээ ажидлын гүүрээ байна да. Ачаад хүүхдүүдтэй цог кексээ хийнэ. Тэгээд гоё чимэглээд ингээд хөрхөн чимэглээд жимэксээр хөвчлээ ингээд чимэглэлээд бол бас эрүүл мэндэд нь жоохон ч гэсэн гоё болоо өгчдөг. Иймэрхүү уран бүтээлүүд байна. Хүүхдүүдтэй ингээд идэх юм бол айгүй сонирхолтой бас хөрхөн өөрсдөд нь айгүй хөвгчлөлтэй. За ингээд бит гурав ойрын үеийн сониач иймэрхүү л байна да. Баяртай.